Өнөөдөр би та бүхэнтэй Дэд хууль номын 8 дугаар бүлгийн 1-10 дугаар ишлэгийг хуваалцъя. За бүгдээрээ хамтдаа Дэд хууль номын 8 дугаар бүлгийн 1-10 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. За би та бүхэн чангаар уншия. За слайдн дээр бас Библийн ишлэлүүд байна. Тэгээ та бүхэн бас дотроо тулгаад уншаарай. Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон даг. Тэгвэл та нар амьд явж, олширч, эцэг өвгдөд чинь эзний тангаргалсан тэр газарт орж түүнийг эзэмших юм. Эзэн бурхан чинь чамайг энэ 40 жилийн турш цүлд удирдсан бүхэл зам мөрийг дорсон сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсхийг чинь мэдхийн тулд мөн чамайг номготгож, шалгаж сорихын тулд байсан юм. Хүн зөвхөн талхаар бос харин эзний амнаас гарах үг бүрээр амьдрдаг гэдгийг чамд ойлгуулахын тулд тэрээр чамайг номготхон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөт ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан. Энэ 40 жилийн турш чиний өмссөн хувцас илэгдээгүй, чиний хөл цэврүүтэйгүй. Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг эзэн бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар. Тиймээс түүний замаар явж, түүнээс эмээхийн тулд чи эзэн бурханыхаа тушаалыг сах. Эзэн бурхан чинь чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар нь хөндөй толгодоор гол гэрх, болог шанд урсдаг, буудаа, арваа, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидууны тос, зүгийн балны орон юм. Чи тэнд идэх хоол хүнсээр хомсдохгүй, юугаарч дутхгүй байгаад хад чулуун төмөр, толгодоос нь чи зис малтан гаргах нутаг юм. Чи идэд цадаад тэр сайхан газрыг чамд өгсөн эзэн бурхнаа магтнаа. Аамен. Өнөөдөр эзний үгийг би та бүхэнтэй дурсан санаж зүрхээрээ ухаар гэдэг сэдвээр хуваалцъя. Дурсан санаж зүрхээрээ ухаар. Аамен. За би нэгдүгээр ишлэл рүү шууд оръё. Нэгдүгээр ишлэл дээр ингэж хэлсэн. Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон даг. Тэгвэл та нар амьд явж, олширч, эцэг өвгдөд чинь эзний тангаргалсан тэр газарт орж түүнийг эзэмших юмаа гэж хэлсэн байна. Аамен. Бурхны үгийг дагуул 3 төрлийн ерөөл ирдгээ гэдгийг нэгдүгээр ишлэл маш тодорхой бидэрт өгүүлж байна. Нэгдүгээрх нь та нар амьд явна, хоёрдугаарт үржин олширна, гуравдугаарт эзнийхээ та нарт тангарсан газар нутагт та нар орж тэр газар сайхан амьдрнаа гэсэн. Энэ 3 амлалтыг өгж байгаа. За үүний тулд яах ёстой вэ гэвэл эзний тушаалыг ёсчлон дагах тухай энэ хэсэг бидэнд зааж байна. За тэгэхээр нэгдүгээр ишлэлийн энэ одоо бидэнд гол хэлж байгаа, гол сануулж байгаа зүйл бол эзэн бурхныхаа үг тушаалын дагуу амьдр гэсэн энэ үгийг бидэнд хэлж байна. За бид ч гэсэн өнөөдөр эзэн Есүс Христийг өөрийнхөө эзнээ болгож хүлээж авсан. Тийм учраас бурхны бидэнд өгөгдсөн тушаал болох Есүс Христийн нэгүслийн хууль дотор бид нар аврагдан энэ хууль, энэ хайрын үг дотор бид нар эзэнт дуулууртаагаар амьдрах учиртай. Ингэж амьдрахад тэр үеийн израилчуудад амласан энэ 3 ерөөл өнөөдөр бас бидэнд ирж байгаа юм. Нэгдүгээрт бид эзэн Есүс Христийн үгийг дагаж түүнийг дагаж түүнд дуулууртай амьдрснараа бид амийг хүлээж авдаг. Хоёрдугаарт бидний гэр бүл өрөөгддөг. Гуравдугаарт бидний газар нутаг, бидний амь амьдрал маань бас өрөөгддгөө гэдгийг энэ ишлэл бидэрт тодорхой өгүүлж байна. Тийм учраас эзний үгэнд дуулууртай амьдраараа гэж. За тэгвэл яаж дуулууртай амьдрах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бурхны үгийг дуулууртай дагнаа гэдэг бол чухал байгаа. Олон хүн Христийн сайн мэдээг сонсоод сүм цуглаанд хідэнтэй хамрагдаж үзээд уулзаж уулзраад ярьж хөөрөө сууж явахдаа тэгж асуудаг. Би Есүс Христэд итгэмээр байна. Есүс Христ бол таалагдж байна. Сургаал нь гоё байна. Гэхдээ би нэг юмнаас айж байна. Би энэ үг сургаалыг дагаж чадахгүй байвал яана гэдгээс би айж байна. Би яг энэ Библиэд хэлэгдсэн ёс дүрмийнхэн дагуу би амьдрч чадахгүй байвал яана гэж би айж байна. Тийм учраас эзэнд итгээд яг эзэн Есүс Христийг дагаад амьдрна гэдэг дээр би бол өөртөө итгэлгүй байна гэж олон хүмүүс асууж байгаа. Харагддаг ийм ингэж асууж байгаа олон хүнтэй би таарж учирж яасан. Тэгэхээр эзний үгийг дагахад учир байгаа. Эзний үгийг дагахад бурхан өөрөө биднэрт тусалдаг. Эзний үгийг дагахад бас хэрэгжүүлэх хэд хэдэн чухал амьдралд хэрэгцээтэй чухал хэдэн зарчмууд байна. Эдгээрээс нэгийг нь өнөөдөр бидний уншиж байгаа Дэд хууль номын 8 дугаар бүлгийн 1-10 дугаар ишлэлийн гол утга агуулга нь бидэрт сануулж байгаа. Эзний үгийг даг, харин яаж дагах вэ? Юу хэрэгтэй вэ? Дагахын тулд бид юу хийх ёстой? Тэр талаар дараагийн ишлүүдэд бидэрт тайлбарлаж өгч байгаа юм. За би ингээ одоо 2 дугаар ишлэгийг та нарт уншия. Эзэн бурхан чинь чамайг энэ 40 жилийн турш цөлд удирдсан
бүхэл зам мөрийг дурсан сан. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг тухайлбал тушаалыг нь дагах хэсгийг чинь мэдхийн тулд мөн чамайг номготгож, шалгаж сорихын тулд байсан юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр эзний үгийг дагах ёстой. Дагахын тулд бидний хийх ёстой нэг зүйл бол өнгөрсөн 40 жилийн турш Бурхан миний амьдралд юу хийсэн бэ гэдгийг санаж явах явдал. Тэгэхээр юудэчүүдэд хандаж бол энэ 40 жилийг яриад байна л да. Өөрөөр хэлбэл Мосеор удирдуулсан Израилийн ард түмэн Египтийн боолчлоос чөлөөлөгдөн гарч ирээд 40 жилийн турш тэд нар цөлд яваад тэгээд 40 жилийн эцэст тэд нар Бурханы амлсан сүү бал урссан, булаг шанд урссан тийм ээ одоо хаднаас нь төмрийн хөдөр одоо олборлох боломжтой газрыг ухах юм бол зис гарч ирдэг ийм баялагтай ийм сайхан газар орон нутагт одоо би та нарыг оруулж яана гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр 40 жилийн одоо цөлийн нүүдэл нь дуусаад тэгээ Бурханы амлсан сүү бал урсан газарт орох яг энэ хооронд Бурхан тэдний одоо амьдралд нэг чухал дүгнэлт болсон хэсгийг хэлж өгч байна. Тэр нь юу гэвэл чи миний үг тушаал зарилгуудыг даг. Ингэж дагахын тулд өнгөрсөн 40 жил цөлд би та нарыг хэрхэн удирдах, хэрхэн ивэж байсан бэлээ гэдгийг та нар сана гэж хэлсэн байна. Тийм ээ, бид өнөөдөр эзний үгийн дагуу амьдрахад хэрэгцээтэй нэг чухал зүйл бол өнгөрсөн хугацаанд Бурхан миний амьдралд юу хийсэн бэ гэдгийг санаж явах явдал. Бид үүнийг санаж явах юм бол бид үргэлж Бурхандаа таалахч яадаг. Үүнийг санаж явах юм бол бид үргэлж эзэнд итгэлтэй байж чаддаг. Үүнийг санах юм бол өнөөдөр би цаашдаа би эзний үг сургаалын дагуу амьдрахад энэ нь биднэрт түлхэц болж өгч яадаг. Энэ нь биднэрт тулаас болж өгч яадаг. Энэ нь биднэрт хүч өгч яадаг. Ийм чухал зүйл байгаамаа. Тийм болохоор бидний уншиж байгаа энэ багц ишлэлийн хамгийн одоо гол бидний хэрэгжүүлэх ёстой зүйл бол Бурханы үгийг дагахын тулд тэр чиний амьдралд юу хийснийг санджаа гэж. Бурхан миний амьдралд юу хийснийг мартах үедээ л бид түүний гайхамшигт итгэхэ болж эхэлдэг. Тэр миний амьдралд ямар олон гайхамшигтай ивэл өрөөлүүдийг үзүүллээ гэдгийг бид мартах үедээ л бид эзэн доол руугаа хандаж эхэлдэг. Тийм учраас санаж байх нь маш чухал. Тийм болохоор 2 дугаар ишлэлийн эхний өгүүлбэр ялангуяа тэгж хэлсэн байна шүү дээ. Эзэн Бурхан чинь чамайг энэ 40 жилийн турш цөлд удирдсан бүхэл зам мөрийг дурсан сана гэж. Бурхан таны амьдралд өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу хийсэн бэ? За энэ дэр бол яг хуу Израилийн ард түмэн 40 жилийн цөлийн нүүдлээ одоо дуусгаж ясан учраас 40 жил гэдэг дээр ярьж байгаа. Тэгвэл таны одоо амьдралд Бурхан өнгөрсөн 10 жил юу хийсэн бэ? Өнгөрсөн 20 жилийн дотор юу хийсэн бэ? Өнгөрсөн 30 жилийн туршид таны амьдралд юу хийсэн бэ? Бурхан биднийг янз бүрийн замаар хөтлөн дагуулдаг. Тэр болгондоо эзэн бидэрт өөрийнхөө итгэмжтэй гэдгийг харуулж идэг. Энэ нь бидний итгэлийг улам илүү барьж босгож хүчрхүүжүүлж өгч идэг. Израильчуудын хувьд өнгөрсөн 40 жил нь ямар 40 жил өнгөрснийг 2 дугаар ишлэлийн дараагийн өгүүлбэр их тодорхой хэлсэн. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг тухайлбал тушаалыг нь дагах хэсгийг чинь мэдхийн тулд мөн чамайг номготгож, шалгаж, сорихын тулд байсан юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ 40 жил бол амаргүй 40 жил өнгөрсөн гэдэг нь харагдаж штэ. Тийм одоо тансаг сайхан, элбэг хангалуун, амар жимэр 40 жилээр бол тэд нар бол туулж гараагүй гэдэг нь харагдаж байна. Египтийн боолчлоос гарсан нэг талаар боолчлоос чөлөөлөгдсөн боловч нөгөө талаар 40 жилийн шилжилтийн үедэр тэд нар явсан. Цөлөөр нүүдэлсэн. Энэ бол амархан амьдрал байгаагүй. Цөлийн амьдрал гэдэг бол амархан амьдрал байгаагүй. Тэд уус уух усаар дутагдж исэн үе байсан. Мал сүргэн бэлчээргүй байсан. Тэд өөрсдөө идэх тариа ногоогоо тарьж чадахгүй байсан. Тийм учраас тэдний юм явуулын байдал дотор 40 жилийн турш амьдрахтаа бүхэл бүтэн нэгэн үе солигдож дараагийн шинэ нэгэн үе ирсэн ийм цаг үеийг Израилийн ард түмэн тоолж өнгөрүүлсэн. Тэгэхээр энэ амаргүй аян, энэ амаргүй итгэлийн амьдрал нэг талаар эдгээр цөлөөр 40 жилд нүүж нөгөө талаар Бурхантай хамт итгэлийн амьдралаар 40 жил явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аяллаас тэд юу сурсан бэ гэвэл Бурхан тэдний зүрхэнд яг юу байгааг нь илчилж өгсөн. Тэднийг номготгож өгсөн, тэднийг шалгаж сорьсон ийм 40 жил болж өнгөрсөн юм а гэдгийг 2 дугаар ишлэл бидэрт одоо тодорхой харуулж байна л да. Тэгэхээр эзэн биднийг заримдаа үнэхээр одоо бэлчээр ус сайтай, үнэхээр одоо ногоо нуг, тийм ээ? Үнэхээр одоо тэр ширэг одоо сайхан баян хангаагаар удирдах үе байдаг бол заримдаа Бурхан биднийг цөлийн үеэр дагуулдаг. Тийм учраас Христ итгэж бид нар бас ярьдаг штэ. Би өстө жинхэнэ цөлийнхөө үе дээр явж байна гэж. Миний амьдрал одоо яг цөл мэт үеэр би өстө туулан гарч байна. Одоо л өстө би яг Бурханаасаа зуурч байна. Одоо л өстө Бурханы амлалтанд одоо би яг итгэж байна. Одоо л би яг залбирлаар тэмцэж байна. Одоо л би энийг давж гарах ёстой үе дээрээ би явж байна гэл. Үнэхээр төлөвсөн итгэгч нар бол бас ингэж ярьж байгаа харагддаг. Гэтэл зарим итгэгч нар бол ямар үеэр туулан гарч байгаагаа сайн мэдэхгүй бас явж байгаа тохиолдол байдаг.
Харин амьдралын хэцүү, адармаатай тийм одоо үеэр туулан гарахтаа бид яг эзэнд итгэхгүй юу, түүнд дуулууртай байх уу үгүй юу, түүнд яг найдах уу үгүй юу гэдэг маань тодорхой хэмжээнд шалгуураар сорилтоор орж идэг. Ийм байдлаар орж даван туусан хүн бол эзэнд итгэж найдахыг сурсан. Юм үзсэн. Тийм ээ, сорвтой. Нөгөө талаар зовж үтсэн, өвдөж үтсэн, өлсөж үтсэн, цангаж үтсэн. Тэгээ бурхнаар хангахдахыг мэддэг болсон. Бурханд найдана гэж юу болохыг ойлгодог болсон. Ийм хүмүүс байна. Тийм учраас яадаг вэ гэхээр тэд тийм зовлонтой замаар явж байгаа нэгэндээ сайн тусалж чаддаг. Сэтгэл нь өргөн болсон байдаг. Уужуу болсон байдаг. Бусдыг уужилж чадах чадамжтай болсон байдаг. Бас даруу болсон байдаг. Яг гэвэл энэ ишлэл дээр та нарыг номготгож гэж хэлсэн байгаа шүү дээ, тийм ээ. Шалгаж, сорж, зүрхэнд чинь юу байгааг мэдхийн тулд та нарыг номготгож. Тэгэхээр нэг талаар дарууссан байна. Эзэнд найдахыг сурсан байна. Эзнэр хангахдахыг сурсан байна. Тэгээд сорилтын одоо гал дундуур туулан гарсан байна. Тэгээд түүнийгээ даван гарсан байна. Тийм учраас цаашдаа та нар миний үгэнд дуулууртай амьдраарай. Тэр сайхан газар орон нутагт ороод сүү бал урсан тэр жимс одоо жимсгэн одоо бялхсан тийм сайхан газар орон нутагт ороод амьдрахдаа миний үг сургаалын дагуу амьдрахаа мартуузай. Миний үг сургаалын дагуу амьдраарай. Тэхийн тулд өнгөрсөн 40 жил та нарын амьдралд би юу хийснийг санаарай гэж Бурхан өөрийн зарч Мосегаар дамжуулан юудэчүүдэд хэлж байна. Цааш нь үргэлжлүүлээ 3 дугаар ишлэгийг уншъя. Хүн зөвхөн талхаар бос харин эзний амнаас гарах үг бүрээр амьдрдаг гэдгийг чамд ойлгуулахын тулд тэрээр чамааг номготхон, чамааг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөт ч мэддэггүй байсан маннагаар чамааг хооллож байсан. За ерөнхийдөө 2 дугаар ишлэлийн одоо сүүлийн өгүүлбэр дээр хэлсэн санаагаа 3 дугаар ишлэл дээр давтж штэ. Санаагаа одоо улам ингэж давтаж одоо хүч оруулж хэлж өгч байна, тийм ээ. Санаагаа давтаж хэлж байна. Хүн зөвхөн талхаар биш эзний амнаас гарах үг бүрээр амьдрдаг гэдгийг чамд ойлгуулахын тулд чамааг номготгож тэгээд мөн чамааг сахилгажуулж тэгээд чиний мэдхгүй хоолоор чамааг хоололсон гэж. Египтэд бол тарга махта тогооны хажууд тэд нар сууж хоолдог байсан бол харин тэд цөлд манна идчихсэн. Цөлд тэд нар тариа тарьж хурааж нөөцөлж түүгээрээ одоо талах тариагаа хийж одоо явах боломж байгаагүй. Цөлд бол тэд нар одоо ариун их мал сүргээ ихэр нь одоо өсгөж үржүүлээд их хэмжээний мах идээд одоо амьдрах боломж бол байгаагүй. Харин цөлд тэд бурхан хангана гэдэгт итгэж найдаад явхаас өөр аргагүй байдалд орсон. Тэгээд цөлд юу болсон юм бэ? Тэд манна гэдэг хоолыг 40 жил идсэн. Өглөө босоод майхнаасаа гараад ирэнгүүт цөлийн гадаргуу дээр шүүдэр шиг одоо юм цагаараа цайраад ингээд юм боочдөг гэсэн. Тэрийгээд тухайн өдрөөр ингээд савндаа цуглуулж аваад гурил шиг юм нонтог юм. Тэрийгээ усаар зураад тэгээ тэрүүгээрээ одоо талхаа хийж иддэг гэсэн израилчууд. Тэгээд 40 жилийн турш цөлийн гадаргуу дээр ийм өглөө болгон манна боодог байсан. Манна гэдэг нь энэ юу вэ гэсэн утгатай үг л дээ. Израилчууд анх маннаг хараад энэ юу вэ гэсэн багхгүй. Тэгээ энэ нь бол мана гэдэг үг багхгүй. Тэгээд энэ юу вэгээр тэд нар 40 жилийн туршид одоо амьдарсан гэсэн үг. Ингэж тэд 40 жилийн турш нэг доороо биш цөлд нүүдлэн амьдрахтаа Бурхны хангалтанд итгэж магадгүй одоо бүр ингээд амар таргалаг байх. Амар хүссэн сайхан амттай хоолоо бол идэж байгаагүй байх. Гэхдээ Бурхан тэднийг тэжсэн. Гэхдээ Бурхан тэднийг бол дутаагаагүй. Гэхдээ Бурхан тэднийг бол хамгаалж исэн, удирдах исэн, ивэж исэн. Бид нар заримдаа яг л ийм амьдралын замаар туулдаг штэ. Яг хүссэн болгоно авахгүй байж болно. Яг хүссэн хоолой, хүссэн амттаа, хүссэн брендийн хуцаа аваад өмсөж чадахгүй явж яж болно. Хүссэн машина аваад унцдаггүй, хүссэн байраа шууд аваад явж чадахгүй. Гэхдээ Бурхан хангаж байгаа. Гэхдээ би өлсөөгөө. Гэхдээ би унах унаатай байгаа. Гэхдээ би орох оронтой байгаа. Би өмсөх хувцастай байгаа. Яг л Бурхан хангаж байгаа байхгүй. Тэгэхээр итгэлээр эзнийг дагаж амьдарч эзнэр хангагдана гэдгийг израилчууд яг ингэж ойлгосон. Ингэж мэдсэн. Үүгээрээ тэдний сэтгэл зүрх даруусгагдсан. Үүгээрээ тэд эзэнд найдахыг сурсан. За яг л ингэж сурсан энэ 40 жил ивээсэн энэ л ивэлийг нь израилчууд марталгүй санаж яснараа цаашдаа эзний үг сургаалт түүний хууль дүрм зарилгуудад доолгортой амьдрах учиртай байсан. Бидний амьдрал хийсэн эзний ивэл ерөөл бүр цаашдаа эзнийг доолгортаа дагахад улам илүү их түлхэц болж өгдөг. Улам илүү бидний суур болж өгдөг. Миний зовлонтой хүнд хэцүү үеүүдэд Бурханаар залбираад эдгэрж исэн тэр түүх маань
Үнэхээр дутагдж гачигдсан үедээ эзэнд найдаад хангагдчихсэн тэр үе маань. Үнэхээр том зорилгын өмнө хүчин мөхсдөд үнэхээр эзэнд залбираад найдаад эзний хүч чадлаар тэр зорилгодоо хүрээд биелүүлээд даван тоолоод гарч исэн тэр үе маань бүгд эзэн миний өнгөрсөн амьдралд юу хийсэн болж үлдсэн байдаг. Энэ бүгдийг санахдаа би өнөөдөр бас маргааш эзэн дуулууртай байж түүний үгийн дагуу амьдрах учиртай. Эзэнд үргэлж итгэлтэй байж эзэн дуулууртай амьдрахад хүч нөлөө болдог нэг чухал зүйл бол тэр миний өнгөрсөн амьдралд юу хийснийг санаж явдал. Энийг л өнөөдөр Дэд хууль номын 8 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэл биднэрт тодорхой өгүүлж байна. 4 дугаар ишлэлийг цааш нь уншъя. Энэ 40 жилийн турш чиний өмссөн хувцас илэгдээгүй. Чиний хөл цэврүүтэйгүй. Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг эзэн бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээр ухаар гэж хэлсэн биз дээ. Тэгэхээр энэ өнгөрсөн 40 жилийн израилчуудын хувьд бол тийм амархан 40 жил бол байгаагүй. Гэхдээ бурхан эцэг хүүхдүүдээ зааж сургаж хүмүүжүүл сахилгажуулж исэн 40 жил болсон байгаа байхгүй. Тэгээ энэ 40 жил үнэхээр эзнэр сургагдаж, даруусгагдаж, үнэхээр эзний өмнө түүнд итгэж найдахыг сурсан ийм 40 жил болсон байгаа байхгүй. Тийм учраас өнгөрсөн 40 жил юу болсон? Би та нарын амьдралд юу хийсэн бэ гэдгийг чи зүрхээрээ ухаар гэж хэлж байгаа байхгүй. Заримдаа бид нар өөрийнхөө ингээд туулаад өнгөрсөн гашуун түүхийг амаргүй өвдөлттэй амьдралын тэм цаг үеүдээ эргээ бодож хахад тэр үед би тэгсэн учраас өнөөдөр би ийм төвчээртэй хүн босч хувирсан байна. Тэр үед би тийм зовлон үдсэн учраас өнөөдөр би бусдыг уучлах сэтгэлтэй хүн болж өөрчлөгдсөн юм байна. Тэр үед би тэгсэн учраас өнөөдөр би төвчээрт суралцсан байна. Өнөөдөр би бусдыг ойлгох гэж суралцсан байна. Өнөөдөр би илүү үр дүнтэй арга замаар эзэнд үйлчлэхэд би сургагдсан байна гэж ухаардаг штэ тийм ээ. Үнэхээр эзний хүмүүсийн нэг онцлог бол тэр өнгөрсөн амьдралд нь сайн зүйл болсон ч бай, хэцүү зүйлсүүд байсан ч бай, эргээд тэр бүгдийн донд бурхан өөрийнх нь амьдралд яаж ажиллаа хийж хэлбэржүүлснийг ухаардаг явдал. Зүрхээрээ ухаарж байгаа байхгүй. Давид хаан ч гэсэн үнэхээр бурхан өөрийг нь яаж ивэснийг нэг л өдөр тэр бодож байгаа зүрхээрээ ухаарад бурханы өмнө үнэхэрийн талхсан байдаг штэ. Хэн болоод та хүний хүү намайг ингэж их өндөрт өргөмжилж намайг ивэсэн юм бэ? Би нэрээ таны өмнө хэн учраас та намайг энэ хүртэл ингэж ивэж ирсэн бэ гэж Давид хаан бурханд хэлсэн байдаг шүү. Яа тэгвэл үнэхээр түүний хаанчлыг бэхжүүлж, үнэхээр түүний зовлонтой, жаргалтай бүхий л үеүдд нь бурхан түүнийг тулж төсчээсэн байна гэдгийг Давид хаан ухаарсан байгаа байхгүй. Тэгэхээр хүний амьдралын хамгийн сайхан зүйл нь юундаа байдгүй гэхээр өнгөрсөн амьдралдаа зөв дүгнэлт хийж чадах явдал. Өнгөрсөн амьдралаа зөв дүгнээд тэн гашуун сурамжтай байсан ч бай, амттай сайхан өдрүүд байсан ч бай, нартай хуртай өдрүүд байсан ч бай, бүрхэг шуургатай өдрүүд байсан ч бай, эрүүл саруул хүч чадалтай өдрүүд байсан ч бай, өвчин шаналлалтаа дутагдаж гачигдсан өдрүүд байсан ч бай. Эргээд өөрийнхөө амьдралыг харахтаа зөв дүгнээд тэнд ажилласан бурхны мотрын урыг би олж хараад тэнд бурхан намайг ингэж урлаж, ингэж шагалж, ингэж намайг хэлбэржүүлж, ийм зүйлд намайг сургаж ячаа гэдгийг ухаарна гэдэг бол бурхны хүнд өгөгдсөн ивэл юм. Энийг ухаарах шиг амьдрал үнэхээр аз жаргал гэж байдаггүй. Үүнийг ухаарад өнгөрсөндөө зөв дүгнэлт хийж чадсан хүн ирээдүйд бурханд улам илүү дуулууртай амьдардаг. Ирээдүйд улам илүү бурханы үгийн дагуу амьдардаг байгаа. Үүнийг л Дэд хууль номын 8 дугаар бүлгийн эхний 10 ишлэл бид нар хэлээд байгаа юм аа. Бидэрт хэлээд байгаа юм аа. Тийм болохоор өнгөрсөн амьдралд чинь бурхан юу хийснийг сана. Зүрхээрээ ухаар. Энэ нь та ирээдүйд эзэнд дуулууртай амьдрахад чинь түлхэж болж өгдөг юм аа. Ирээдүйд эзэнтэй улам илүү хамт алхаж, эзэнд дуулууртай байж, эзэнд үйлчлэхэд чинь юу нөлөөлдөг вэ? Өнгөрсөн амьдралын чинь түүх. Өнгөрсөн амьдралд чинь хийсэн бурхны гайхамшигтай ажлууд энэ бүхэн бидний амьдралыг маань ивэж, эзэнт дуулууртай амьдрах амьдралуудыг маань ивэж идэг юм аа. Тийм болохоор өнгөрсөн юу босныг зүрхээрээ ухаарч, тэрийг эргэж дурсан санснараа би сүнслэг амьдрал дотроо, бурхантай хамт алхаан дотроо, эзний үгэнд дуулууртай амьдрал дотроо улам илүү ирч хүчийг олж аваад цаашаа явдаг юм аа. Ер нь аливаа чухал зүйлийг бид сандаг байх нь чухал. Библиэлд ганцхан энэ тохиолдолд дурсан санах тухай яриаггүй. Хуучин гэрээний өөр олон төвгүүдээс харах юм бол миний хийсэн ажлуудыг та нар санджаа гэж ингэж хэлсэн байдаг. За жишээлбэл Йошуа номын 4-р бүлэг дээр Израилийн ард түмэн Йордан голыг гаталдаг. Йордан гол бол үертэй байсан.
Йошуагаар удирдуулаад Израилийн ард түмэн Йордан голыг бол гатлахад бурхан Йордан голыг бол нэг улаан тэнгисийг хоёр хуваасан шиг Йордан голыг хоёр хуваагаад хуурай газраар гарсан байдаг. Тэгээ гараад дунд нь тахилч нар гэрээний авдраа байраад мөрлөөд ингээд яг голын тэхий дунд нь зогссон, уус тасарсан. Яг тэр хуурай хэсгээр бүхэл бүтэн ард түмэн тэргээр одоо уурж цуурж гарсараад одоо овг аймагуудаараа уурж цуурж гараад тэгээд голыг бол гаталж гарсан байдаг. Ингээ голыг гаталж гарсныхаа дараа Израилийн удирдагч Йошуа Израилийн 12 овг аймгийн төлөөлөл болсон 12 ийм том чулууг нийлүүлээд овоолж тэр өөрсдийнхөө очисон газараа Гэлгал гэдэг газар тэр одоо 12 чулууг бол овоолж тавьсан байдаг. Тэгээ яагаад тавьж байгаа юм бэ гэвэл хожим үр хүүхэд чинь энэ юун чулуу юм бэ аав ээжээ өвөө эмээ гэдээ асуух юм бол чиний өвөг дээдс Йордан голыг Бурхны ивэлээр ийхүү одоо туулан гатлан гарч ирсэн маа гэдгийг чи сануулахын тулд тэдэнд хэлж өгөхийн тулд энэ 12 чулууг овоолоод ийм чулуун овоо босго. Одоогор бол одоо хөшөө дурсгал гэсэн үг л дээ. Аливаа одоо улс орон хот сойронгуудад тийм ээ өөрсдийнхөө одоо алдартай хүн түүхэнд босон онцгой үйл явдлуудыг харуулсан ийм одоо дурсан санахтай мемориал гэж ярьдаг тийм ийм одоо бунхан хөшөө дурслуудыг одоо ингээ хийж тавьсан байдаг штэ. Тэг чи юу вэ гэхээр нөгөө өнгөрсөн юу боллоо гэдгийг сануулж идэг. Тэгвэл Израилийн ард түмэн тухайн үедээ бол одоо урлаг тийм сайн хөгжөөгүй тийм цаг үе дээр байсан учраас та баримл бариад одоо уран одоо баримл бариад хөшөө дурсаад хараахан бүтээдгүй махад одоо тэрнтэй дүүцгэж хэмжээний тий өнгөрснийг сануулж явах тэр одоо чулуун овоог тухайн үедээ босгож иж л дээ. Тэгэхээр тэрийг хараа санах нь байна. Бурхан биднийг ивээсэн штэ. Эзэн биднийг энэ Йордан голоор гаргасан штэ. Эзэн бидэнтэй хамт байж энэ газар нутгийг бидэнд өгсөн штэ. Тэгвэл би одоо ч гэсэн эзэндээ дуулууртай байх ёстой биш үү? Тэгвэл би одоо ч гэсэн ямар ч үед эзэндээ би итгэж найдаж түүний үг сургаалын дагуу би амьдрах ёстой биш үү гэж хүн одоо сэтэл авах нь л дээ эндээс. Одоо мотивашн авч явах нь л дээ тийм ээ. Тийм болохоор эзний одоо юу хийснийг өнгөрсөн амьдралдаа санаж явах нь чухал байх. Тэгэхээр таны өнгөрсөн амьдралд чинь одоо Бурхны хийсэн олон гайхамшгуудыг та бичиж тэмдэглэж авч байгаарай. Гэрчлэлээ болгож бусдтайгаа хуваалцж байгаарай. Энэ чинь өөрөө таны итгэлийг барьж босгоо зогсохгүй, бусдын итгэлийг барьж босгодог шүү дээ. Христ итгэгч нар амьдралдаа юу болсныг, Бурхан тэдний амьдралд юу хийснийг хоорондоо их гэрчиж хуваалцдаг. Энэ нь өөрөө бидний итгэлийн амьдралыг амттай болгодог. Энэ нь өөрөө бидний итгэлийн амьдралыг улам илүү хүчрхжүүлж одоо урамтай, зоригтой болгож биднийг хурцлж, биднийг өнгөлж өгч яадаг. Тэр хүний амьдрал Бурхан тэгж ажиллаа хийсэн чинь намайг ч гэсэн эзэн ингэж ивэн штэ гэж. Сүүлийн одоо 1 сарын турш манай Нью-Йорк Монгол чуулган дээр одоо олон пасторууд те зочин пасторууд ирж эзний үгийг хуваалцлаа шүү дээ. Тэгээд хүн болгон л өөрийнх нь гэрчлэлийг тодорхой хэмжээнд хуваалцчихлаа. Хуваалц. За зарим нь Бурхны үгийг номлож ижсэн бол зарим зочид маань урд гарч ирээд гэрчлэлүүдэд хуваалцчихлаа. Яагаад бид үүнийг хийдэг юм? Яагаад гэвэл тэр гэрчлэлүүд чинь одоо миний амьдрал тэр чулуун аваа болж өгдөг байхгүй. Тэр Йошуагийн босгосон чулуун аваа болж өгдөг байхгүй. Тэрийг харахтаа Бурхан юу хийлээ гэдгийг сандаг байхгүй. Бурхан юу хийлээ гэдгийг санаж байгаа хүн чинь ирээдүйдээ эзэндээ дуулууртайгаар амьдрдаг байхгүй. Эзэндээ итгэж найцсан хэврээ байдаг байхгүй. Дараа нь дахиад ямар ч хэцүү үед ирсэн миний өнгөрсөн амьдрал бас ийм хэцүү үе ирэхэд би тэр үед би ингээд даваад гарч ирсэн та. Бурхан миний амьдралд ийм гайхамшигтай зүйлсүүдийг хийж ирсэн та гэдгээ бид нар сандаг байхгүй. Энэ өөрөө эзэнд дуулууртай амьдрахад үнэхээр түлхэж болж өгдөг зүйл юм. Тийм учраас дурсан санаж зүрхээрээ ухаар гэдэг сэдвээр өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэй хуваалцж байгаа билээ. Манай Улаанбаатар хотод олон одоо хөшөө дурслууд байдгийг мэднэ. За миний нэг сайн мэдих нэг дуртай нэг хөшөө дурсгал бол стадионы хойно байдаг Соёнбат баг нь. Улаанбаатарын хүмүүс бол одоо сайн мэдж байгаа да тийм ээ. Стадионы хойд талд одоо нөгөө эсрэг урсгалтай хоёр зам байгаа шүү дээ, хоёр урсгалтай. Тэр замын одоо гол хэсэгт нь нэг жижиг аюулгүй тойргийн төв хэсэгт нь ийм өндөр одоо багнан дээр алтан соёмб дөрвөн талаас харагдаг алтан соёмб байдаг. За тэрийг бол одоо Соёнбат багна гэж нэрлэдэг байгаа. За энэ Соёнбат багныг ер нь хизээ босгосон бэ гэсэн чинь 1961 онд ардны хувьсгалын 40 жилийн ойгоор Хишигт гэдэг хүний загвараар одоо босгосон хөшөө байдаг юм байна. За энэ хөшөөг одоо босгосон бас нэг шалтгаан нь бол 1961 онд бүгднийх Монгол ард улс нь нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орн болж энэ дэлхийд тусаар тогтнолоо одоо бүрэн хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Тийм учраас тусаар тогтнолын бэлэг тэмдэг болгож тэрхүү Соёнбат багныг бол босгосон. Тэгээ өнөөдөр бол ингээд Улаанбаатарчууд одоо хажуугаар нь явж байхдаа ямар ч учиртай юм багны сайн мэддгүүл байх л да. Тэгээ мэдээд авчихад бас илүүтэхгүй.
Тэгэхээр тэр хөшөөг харах болгондоо манай улс бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс юм шүү гэдгийг бид сануулж идэг. Би юу өнгөрсөн түүхэнд маань манай үндэстэнд манай улсад юу боллоо гэдгийг энэ хөшөө бидэрт харуулж идэг. Яг тэгвэл үүнтэй адилхан эзний хийсэн гайхалтай ажил бүр таны өнгөрсөн амьдралд чинь ямар нэгэн гэрчлэлийн хөшөө дурсгал болон сөндөрлж идэг. Та тэрийгэ эргээд харах болгондоо цаашдаа эзэнтэй доолгортой амьдрахад улам илүү хүч дэм болж өгч идэм юм аа. Хэрвээ бид эзний бидний амьдралд хийсэн болгоныг санахгүй бол юу болох вэ? Бид эзэнд доолгоргүй хандах болно. Бид эзэнд итгэлгүй хандах болно. Дараагийн амьдралын бэрхшээл ирэх үед бид мохох болно. Бид цөхрөх болно. Өнгөрсөн яг ийм тохиолдолд эзэн миний амьдрал юу хийлээ гэдгийг мартах юм бол би тэр үеийг би давж чадахгүй байх болно. Тийм учраас өвчтөн үед минь эдгэж исэн тэр эдгэрлийн бурхан, дутагдж гаширж исэн үед минь хангаж байсан тэр хангагч бурхан. Үнэхээр зөв шийдвэр гаргах гад амьдралдаа бурханы удирдамжийг ирж хайж исэн үед бурхан үнэхээр онцгой илчлэлтэй өгж амьдралдаа зөв шийдвэр гаргаж явж хахад гараараа хөтлөн дагуулсан тэр бурханы мотор ирээдүйд яг тийм нөхцөл байдал миний амьдралд давтагдахын цагт би санах болно. Эзэн намайг тэгэхэд тэгжээж үлээ. Тэр би тэгж залбираад хариугаа аваад тэгж тэгж өргөдөд би явж ээж үлээ гэж. Энэ өөрөө намайг зоригжуулаад зогсохгүй бусдыг ч гэсэн зоригжуулан урамшуулан босгож байдаг юм аа. Тийм болохоор ахан дүүсээ эзэн юу хийснийг дурсан санаж зүрхээрээ ухаар. Төгсгөлийн 7-оос 10 дугаар ишлэгийг уншийе. За энэ хэсэг бол үнэхээр амар сайхандаа жаргажээ гэдэг утгатай юм ишлэл байгаа. Эзэн бурхан чинь чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар нь хөндөй толгодоор гол горих булаг шанд урсдаг, буудаа арваа, усан үзэм, инжир, анар жимсний орон. Чидууны тос зүгийн балны орон юм. Чи тэнд идэх хоол хүнсээр хомсдохгүй. Юугаарч дутхгүй агаад чулуун төмөр толгодоос нь зис малтан гаргах нутаг юм. Чи идэд цадаад тэр сайхан газрыг чамд өгсөнд нь эзэн бурхнаа магтнаа гэж хэлсэн биз дээ. Үнэхээр газрын баялагтай тийм ээ. Хаднаас нь төмрийн хөдөр гардаг. За толгодыг нь ухах юм бол зис гардаг. Манай Эрдэнтийн Эрдэнтийн толгой гэдэг шиг тийм ээ. Зис гардаг. Тийм газрын баялагтай ийм ус газар нутгийг би чамд өгч байна. Зүгийн ихтэй. Зүгийн ихтэй гэдэг чинь юу? Байгаль сайтай гэсэн үг байна. Цэцэг навч сайтай гэсэн үг байна. Цэцэг навч сайтай байж зүгийн балаа цоглуулдаг. Тэгвэл тэр байгаль нь үзэгсэлэнтэй учраас зүгийн бал их байгаа байхгүй юу? Зэрлэг зүгийн ихтэй гэсэн утгатай байгаа байхгүй юу? Чидууны тос гэдэг чинь юу вэ? Чидуу мод ихтэй гэсэн үг. Ер нь газрын дундад тэнгисийг тойрсон улс орнууд бол оливын тосоор алдартай шүү дээ. Энэ чидууны тос гэдэг чинь оливын тосыг хэлж байгаа байхгүй юу? Анар жимс, инжир, усан үзэм, арваа, буудаа тийм ээ. За тэгээд уулын салаа болгонд нь булаг шанттай. Ийм сайхан газар би та нарыг авчирж байна. Ийм сайхан болохын цагт та нар харин миний үгэнд доолгортой байгаараа гэдгийг хэлж байна. Тэгэхээр нэгэн үе 40 жил цөлд явсан Израилийн ард түмэн одоо үнэхээр сүү бал урссан бурхны амлсан гайхалтай сайхан нутагт орж байна. Амьдрал бол яг л ийм ээлжтэй байдаг. Заримдаа бид нар цөлийн үеэр явна. Заримдаа бид нар үнэхээр баян хангаа гэж манай монголчууд ярьдаг. Уул усан тэгширсэн хангаа гихчээр үнэхээр тийм сайхан газар нутагт амьдарж байгаа мэт амьдралын өдөр хоногуд байх үе байна. Гэтэл заримдаа үнэхээр тэр цөлийн 40 жилээр явсан шиг үнэхээр хуурай, ангамал жоохон тарчигдуу, ядарсан, халуунд халсан, хүүтэнд хөрсөн ийм үеэр туулж байгаа мэт амьдралын ийм өдрүүд бас байна, тийм ээ. Тийм болохоор хэцүү үедээ эзэнд найдана. Сайхан үедээ хэцүү үед ивээсэн бурхнаас санана. Тэгээ энэ хоёр чинь яг ээлжлээд явдаг байхгүй. Хэцүү үедээ эзэнд найдана, эзний гайхамшигыг үзнэ. Харин бүх юм элбэг хангалуун сайхан сүү бал урсан нутагт амьдарч байгаа мэт бүх юм сайхан үед тэр хэцүү үед намайг ивээсэн бурхнаа би санана. Тэр эзний хийсэн ажлуудыг би санана. Тийм учраас сайхан үедээ эзнийг санана, хэцүү үедээ эзэнд найдана. Ингээд амьдралын жаргалтай үед ч тэр, зовлонтой үед ч тэр бид итгэлийн амьдралаар амьдрнаа гэсэн утгатай байна. Үүнийг бурхан өөрийнхөө ард түмэнд тухайн үед Мосегаар дамжуулан заажаа. Ер нь дид хууль ном болол Моабын талд ирээд бурхны амлсан тэр сүү бал урсан газар нутгийг хүлээж авахаасаа өмнө өнгөрсөн 40 жилийнхаа амьдралд дүгэлт хийсэн. Цаашдаа сүү бал урсан нутагт ороод яаж амьдрах уу гэдгийг нь дахин зааж сургаж сануулсан ийм чухал цаг
цаг үеийн түүхийг харуулсан ном бол Дэд хууль ном юм аа. Ер нь одоо Дэд хуулийн өмнөх ном болох Левит ном, за тэгээд гитлэл ном энтрийг харах юм бол яг тэр 40 жилийн цөлийн нүүдлийг бол харуулдаг. Тооллого ном энтер бол тэрийг харуулдаг. Харин Дэд хууль ном бол энэ одоо өмнөх 4 номны дүгнэлт нь болж өгсөн ийм 5 дахь ном байгаа. Тэгээ энэ 5 номыг чинь нийлүүлээд хуулийн 5 ном гэж одоо хуучин гэрээнд нэрлэдэг шүү дээ. Ийм байна. Тэгэхээр би эзний амьдралд чинь хийсэн болгоныг санаарай. Зүрхээрээ ухаараарай. Тэр таныг хэрхэн ухарцсныг, хэрхэн таныг сахилгаж болсныг, тэр хэрхэн таныг даруусгасныг, бас хэрхэн таныг хангаж байсныг, хэрхэн таныг ивэж байсныг санаарай. Тэрийг санаад цаашдын сонголтоо эзэнтэй хамт хийгээрэй. Тэрийг санаад цаашдаа эзний үгэнд улам илүү дуулууртай байгаарай гэж та бүгдийг хүсэн өрөөё. Нью-Йоркд ирээд жил 6 сар болж байна. За би өмнөх номлол дээр бас энэ тухайгаа ярьжсэн. Одоо миний номлолыг тогтмол сонсдог хүмүүс та нар бол сайн мэдж байгаа. Тэгээ 6 сар болж байна. Жил 6 сар. Заримдаа үнэхээр айдаг. Үнэхээр би одоо хаана ирчүү, ямар газар амьдраад байна. Энэ газар, энэ орон нутагт намайг болон миний гэр бүлийг юу хүлээж байгаа бол гэж айд санаа зовх үе байдаг. Гэхдээ нэг зүйл намайг үргэлж тэнхрүүлж хүч өгч яадаг. Тэрний юу гэвэл эзэн амлсан штэ. Эзний хүсэл учраас би ийшээ ирсэн штэ. Эзэн тэгж надад амлаагүй билүү. Тэр бүх амлалтуудыг би дэвтэр дээр бичиж авсан л да. Ер нь би 2 төрлийн дэвтэр байнга хөтөлтгөлдөө. Ер нь нэг нь бол миний одоо ажлаа төлөвлөсөн, ажлаа хийсэн хийгээгүй, ажлын гүйцэтгэлтэйгээ холбоотой, тийм ээ, ажил үйлчлэлийн маань дэвтэр байдаг бол нөгөө дэвтэр нь бол миний чимээгүй цагийн дэвтэр. Тэр чимээгүй цагийн дэвтэр дээр эзэн надад юу гэж хэлсэн, ямар амлалт өгсөн, би амьдралын ямар үеийг туулан гарч जैन, би тэндээсээ юу сурж जैन, юу надад хэцүү байв, юу үнэхээр талархалтай, ивэлтэй байв, би эндээс юу сурав, эзэн надад ямар үг хэлв, ямар үг нь надад одоо ямар урам зориг өгөв гэх мэтлэн ер нь бичдэг. Тэгээд бичснийхаа дараа төгсгөлд нь дандаа би залбирлаа араас нь бичдэг. Заримдаа бас бичиж залбирч бас болдгоо штэ. Тэгээ би суугаад тэмдэглэлээ өтлөө тэмдэглэлийнхаа төгсгөл тэр бичсэн тэмдэглэлийнхаа дагуу тэр бичсэн тэмдэглэл дээр одоо дүгнснийхаа дагуу би дандаа залбирлаа араас нь бичдэг. Ингэж би бурхантай бас цагийг гаргадаг. Энэ бол надад үнэхээр гайхалтай амттай цаг байдаг. Тэгээ энэ түүхүүдээ ингээд эргээд харахад бурхны надад амлсан тэр ишлүүдийг эргээд харахад бурхны одоо надад амлаж исэн зүйл, хэлж исэн зүйлүүдийг эргээд ингээд харахад надад урам зориг ордог. Тийм ээ, би эзэн дуулууртай байгаа штэ. Эзэнтэй хамт явж байгаа штэ. Эзэн намайг ивэж байгаа штэ. Тийм учраас би юунаас айх вэ? Сайн сайхан намайг хүлээж байгаа. Хэцүү бэрхэн байсан ч гэл би түүнийг эзэнтэй хамт даваад гарна штэ. Эзэн улам илүү ивэх биш үү гэдэг тэр итгэл үнэмшлийг үргэлж надад бадрааж ит юм аа. Тийм болохоор эцэст нь би та бүхэндээ дахин хэлье. Эзэн юу хийснийг сан, зүрхээрээ ухаар. Бүгдээ хамтдаа энэ цаг мөчид үгийн дагуу залбирэн гойцгаая. Гайхамшигтай бурхан эцэг минь. Та өөрийнхөө ард түмний хөтлөн дагуулдаг. Та тэднийг боолчлоос чөлөөлсөн. Та тэднийг үнэхээр баян бүрд мэт сайхан газараас авч явсан. Хүнд хэцүү цөл дондорч ард түмнээ дагуулсан. Гэвч таны мотор үргэлж итгэмжтэй байсан. Та үргэлж ард түмнээ хооллож, ундалж, эдгээж, аварж тэдний төлөө тулалдаж ирсэн. Миний өнгөрсөн амьдралд ч гэсэн та яг үүн лугаа адил гайхалтай ажлуудаа хийсэн. Өнөөдөр энэ номлыг сонсож байгаа итгэлийн ах дүүс нар, манай Нью-Йорк Монгол чуулганы итгэлийн ах дүүсний минь амьдралд ч гэсэн та ийхүү ажлаа хийсэн. Магадгүй таныг мэдэхгүй, магадгүй танд өнөөдөр хүртэл хараахан итгэж амжаагүй тэр хүний амьдралд ч гэсэн тэр хүн таныг мэдэхгүй л болохоос та тэр хүний амьдралд олон гайхамшигтай ажлуудаа хийсэн. Та илчилж өгөөч одоо. Бидний өнгөрсөнд юу болсон? Өнгөрсөнд таны мотор хэрхэн биднийг амьдралд хэлбэржүүлж, биднийг урнаар шагалж байсныг та илчлэн харуулж, түүнийг зүрхээрээ ухаарч, түүнийг эргэж санахад минь та туслаач. Тэгээд өнгөрсөн амьдралдаа би зөв дүгнэлт хийгээд би ирээдүйн руугаа итгэл төгс би алхаж явхад минь надад та туслаач. Тандаа баярлалаа бурхан аваа. Таны ивэл, таны өрөөл бидний амьдрал дээр дүүрэн байдагт баярлалаа. Цаашдаа дүүрэн байх болно гэдэгт итгэж байна. Назарын Есүсийн нэрээр залбирanгуй ярьлаа. Аамен.